За сайн байцгаана уу? Жима Miracle багийн хүчрхэг захирлууд маань хүндэт захирлууд маань энэ өдрийн мэндийг та бүхэндээ хүргье. Өнөр жаргал нь өнөөдөр Gemo Nano Metal Mask-ны талаарх одоо сургуулийн материалыг бэлдэж та бүхэндээ хүргэхээр бэлэн болоод байна. За тэгээд хэдүүлээ Gemo-гийн одоо маск те ямар онцлогтой бид нар яагаад те хэрэглэх одоо хэрэгтэй талаарх лекцийг хамтдаа сонсцгоё. За ер нь бол Gemo одоо маскыг те зохион бүтээх болсон гол шалтгаан бол одоо шар түрэн одоо нөө Солонгосоор бол хуан Монголд бол орчуулахад шар түрэнг маш их хэмжээний улаан тоос одоо босч байгаа байдлыг энээс тоосыг хамгаалахын тулд бол маск маш их зүүдэг. Ер нь бол корона гарахаас өмнө Солонгост энэ бол Солонгосын байдлыг яриад байна л да. Солонгост маш их хавар болохоор бүгд маск зүүдэг. Нөө шороо босож, шуурга босож яадаг учраас мөн одоо нарийн тоосонцор гээд одоо маш жижигхэн хэмжээтэй тоос нөө хүний уушгинд орохоор эргээ өвчлөлийн гол шалтгаан болдог гээд одоо нарийн тоосонцороос сэргийлэх бас те одоо зориултаар маскыг бол өргөн ашигладаг байсан. Одоо бол корона гарснаас хойш те бүтэн жилийн хугацаанд жил гарны хугацаанд бид нэр одоо масктай найзалж байна. Маскгүй гарна гэсэн ойлголт байхгүй. За маскгүй явах юм бол торгуулах хэмжээнд өнөөдөр бүх зүйл өдөр тутмын амьдрал бүгдээрээ масктай л бол одоо өрнөж байгаа байна. Тэгэхээр энэ маань өөрөө тэг COVID-19 коронагаар одоо шалтгаалж дэлхийн нийтээрээ бол маскны хэрэглээг бол маш өргөн хэрэглэж байгаа. За бүгд нь Солонгос улсын хувьд ч гэсэн одоо коронавигийн үед маш гайхалтай давж гарч чадаж байгаа. Тэгээ бүх улсууд хилээ хааж байхад Солонгос зөвхөн нээлттэй байлгаж гаднаас хүмүүсийг бол оруулаад коронавид тэмцэж байсан улсыг та нар ч гэсэндээ мэдэж байгаа бах. Тэгэхээр түүнээс шалтгаалan бүгд нь Солонгос улсын одоо имиж нэлээд өндөрт бол одоо хүрч чадсан тий. За өнгөрдөг жилийн одоо G20-ийн уулзалтыг ч гэсэндээ яг энэ ковидын одоо хийж буй ажлаараа Мун Чжэйн ерөнхийлөгч тэр хурлыг одоо удирдах бусад G20-ийн ерөнхийлөгч нар Мун Чжэйн ерөнхийлөгчөөс одоо туршлага судалж тэгж энэ олон улсын хурал бас онлайн ертөнцид бий болж байсан. За бүгд нь Солонгос улсад үйлдвэрлэгдэж буй маск өнөөдөр дэлхийн аль ч улсууд руу хамгийн түрүүнд номер 1 одоо хүлээн зөвшөөрөгдөж орж байгаа яг одоогийн байдлаар. Тэгэхээр Солонгосын имиж бол маш олон талаараа бол өссөн одоо харагдаж байгаа. Үүнийг бид нэр ажилдаа хэрхэн ашиглаж чадах вэ гэдэг нь одоо бас биднээс шалтгааллах юм байгаа юм. Мөн бактери, вирустэй за зохион бүтээх зорилго бол ийм одоо 2-3 одоо зорилгын үндэслэн одоо компанийн зүгээс бол энэ маскыг үйлдвэрлэж гаргахад бол анхаарлаа хандуулсан байдаг. За дараагийнх нь одоо хэсэг бол одоо амьсгалын замын өвчлөл маш их болсон. За энэ амьсгалын замын өвчнөөс шалтгаалаад бид нэр бусдын шүүс эдгээрээс шалтгаалan олон төрлийн өвчин бий болж байгаа учраас бид нар масктай байж чадвал эдгээр зүйлээс те хамгаалж өөрснийгөө болон өөрийнхөө хайртай хүмүүсийг хамгаалах боломжтой одоо болох юм аа. За тэгээд амьсгалын замын өвчнөөс өрсөн сэргийлэх зорилттой байх нэ. Мөн ясан COVID-19 ялангуяа COVID-19 гарч маш олон хүнийг түгшээсэн энэ үеэс эхлээд манай компани маск үйлдвэрлэх ажилдаа илүү одоо тэ судалгаа руугаа бол нэлээд гүнзгий орсон байдаг. За тэгэхээр ковидоос бид нар өрсөн сэргийлэхийн тулд за маск зүүж байгаа. За халдвар
тараахгүй тулд бас зүүж байна тий. За энэ маск зүүснээр бол бид нар бусдаас халдварахгүй, мөн халдварыг тараахгүй байх одоо талтай гэсэн. Өнөөдөр COVID-19 үнэхээр дэлхийн нийтийг тий вау дэлхийн нийтийг цочроосон маш том одоо өвчин болоод байна л да. Ер нь том цар тахлуудын гарсан үеүл ч гэсэндээ сонирхолтой байдаг юм байна лээ. Их Монгол улсын одоо бас нуурж унахад нөлөөсөн нэг зүйл бол бас л том тахлын хэмжээ гэж ер нь хэсэг судлаачид бол бас дүгнэдэг. Тухайн үед хар тахал хулганаас үүсэлтэй тахал бол дэлхийн хэмжээнд тарж дэлхийн бүх улсуудын хөлийг яг өнөөдрийн байдал шиг бүгдийг нам зогсоож тэр тахлыг дарж авч исэн байдаг юм байна лээ. За тэгэхээр энэ коронавиг бол эдийн засагт асар хүчтэй нөлөөлсөн тий. За тэгээд маш олон зүйлд хувьсал авчирч байгаа одоо тахал болж одоо цар тахал болж харагдаж байна. За тэгэхээр юуны талаар бид нэр сурч л байна да. За тэгээд зохион бүтээх зорилго дотор дөрөв дахь одоо гол үндэслэл нь тий янз бүрийн цаашид ер нь бол бас олон төрлийн амьсгалын замаар халдварлах маш олон вирусүүд дэн донд бид нар бол амьдрах нь тий тодорхой болсон цаг үе гэж үздэг. Тэгвэл энэ вируснаас бид нар өөрийгөө яаж хамгаалах вэ? Гэр бүлээ яаж хамгаалах вэ? Өөрийн үр хүүхдүүдээ яаж хамгаалах вэ? Хайртай хүмүүсээ яаж хамгаалах вэ? Тий тэгвэл бид нар маск байхад маш олон зүйлийг бас одоо шийдэх боломжтой болсон энэ цаг үед тий одоо зорилго бол маш олон байж болж байна л да. Маскыг бүтээх болсон зорилго бол за тэгээд онцлогийн хувьд онцлогийг одоо та бүхэндээ хүргье. За Gemo Nano Metal Mask маань за байгаль дээлтэй тий удаан хугацааны турш ашиглах боломжтой угаадаг маск байгаа. За тэгээд харьцангуй боломжийн үн тий одоо та бүхэн энд орж ирсэн бүтцийг судлаад үзэх юм бол вау үнэхээр бид нарт бас дажгүй ухаалаг үнээр ирсэн байгааг одоо мэдэх болно тий. За байгаль дээлтэй мөн олон удаа хэрэглэх боломжтой, угаан ашиглах боломжтой, за олон улсад экспортлох боломжтойгоор ингээд гарсан байгаа маск байна. За энэ зурган дээр болохоор тий бид нэр Солонгосын одоо том телевизийн нэвтрүүлэгч нар за судалгааны төвийн дарга эмч нар одоо манай маскыг хэрэгэлсэн байдал тэгээ зургийг бол хавсаргасан байна. Тэгэхээр энэ хэмжээгээр энэ одоо хүмүүсийн хүртэл болж чадаж байна гэсэн үг. Үүн дээр нэмээд өмнөх слайдн дээр ахаад нэг нэмж хэлэх зүйл юу? Манай Монгол улсад одоо сайд сумын газраас үнийг зүүсэн одоо маскын худалдаа борлуулалтаа хийхээр сумын газар сайдын зургийг одоо хавсаргаж рекламдж байгаа хүмүүс бас байна лээ. За тэгэхээр Gemo Nano Metal Mask-ны манай онцлог тий одоо юу вэ хэдүүлээ хамтдаа уншиж судалцгаая. За нэгдүгээрт нь бол шүлс үсрэгээс хамгаалсан тий байгаа. За тэгээ хоёрт нь болохоор хит яган туянаас 99.9% хамгаалж чадаж байгаа. За нян эсэргүүцэх тэ үнэр дарах чадвартай. За энэ бол тестээр бас ороод лабораторийн шинжилгээгээр ороод баталгаажсан байгаа. За тэгээд сэрүү татсан мэдрэмжтэй. Зүүхээр сэрүү татсан мэдрэмжтэй. За угаасны тохиолдолд маш хурдан хатдаг. Мөн одоо харшил үүсгдэггүй ийм одоо давуу талуудтай байгаа юм. За тэгэхээр эндээс онцлог бүрийг хэдүүлээ хамтдаа одоо уншиж танилцсан. За тэгээ гадар тал дотор талд нь юу орсон байгаа талаар ч гэсэндээ дараагийн слайдууд дээр тодорхой гараад ирэх юм байгаа. За бүтцийн хувьд эднэр дээр нэлээд бид нар маш сайн одоо мэдэж авах зүйлүүд байгаа нь юу вэ гэхээр за нийт бол
3 давхархтай гэж үзэж байгаа. Манай одоо маскны маань давхаргын хувьд нь за орсон зүйлүүдийг одоо 100% гэж үзэх юм бол те юу яаж орсныг бүгдээ энд хамтдаа харцгаая. За энийг би гаргаж авсан утас байна те. За энд Hyosung брендийн тусгай технологиор үйлдвэрлэгдсэн сэрүүцүүлэх чадвартай хөлсний бактерийг өхүүлэх чадвартай мөнгөн утас гүйлгсэн материал орсон гэдэг энийг мөнгөн нано гэж бас нэрлэдэг байгаа юм байна лээ. Өн нано гэд. За тэр Hyosung гэж брэнд бол Солонгост маш алдартай хувцасны спортын хувцасны брэнд байдаг. За энэ брэнд маань өөрөө ер нь бол спорт хувцас тал дээр маш олон төрлийн технологиг нийлүүлдэг компани гэж ойлгож болно. За энэ компаниас бол маш хүчтэй дасгал хийж байсан ч тэр халуунд гараад алхаж байсан ч тэр халууны мэдрэмж нь бид эргээд бухта сэрүүн мэдрэмжтэйгээр нөлөөлдөг тийм технологиг бол гаргаж авсан байдгийн байна. За тэрийг бол Hyosung Aero гэж нэрлэдэг байна л да. За Hyosung Aero дотроо Hyosung Aero Silver буюу Silver гэж бичээд за энэ бол сэрүүцүүлнэ. Дээр нь нэмээд хөлснөөс гарч ирж байгаа нэм бактерийг өхүүлнэ. Тэ? За тийм чадвартай материал юм байна. За тэр энэ материал гэж болно бас даав ч гэсэндээ даав гэсэн ч болно. За энэ материал маань 16%-аар бол энд масканд бол орсон байд юм байна. Тэгэхээр спортын яг ийм кул байх зорилттой хувцаснууд бол асар үнэтэй л их үнэтэйгээр зарагддаг шалтгаанууд нь ч гэсэндээ те ийм технологиудыг өөртөө шингээсэн байдаг учраас үнэтэй зарагддаг юм байна. Дараа нь тэр Hyosung брендийн мөн адил тусгай зорилтоор хийгдсэн сэрүүцүүлэх материал маань те бас 16% орж өгсөн байт юм байна. Тэгэхээр silver гэж ороод мөнгөн нано гэдэг нэрээр явагдаад за Hyosung Aero гэхээр зөвхөн кул байлгах зорилттой гэсэн үг байгаа. За мөн Эрдэнэ сарын зан хасчулан маань 3% орж өгсөн байдаг. За тэгээд энэ F902 R022 гэд те за гэсэн кодтай нүүрс төрөгчийн шилэн материал гэж мөн карбон утас гэж нэрлэдэг юм байна. Энийг сүүлийн үед нилон материалын оронд орж ирсэн байгальд хэрвээ ямар нэгэн байдлаар хаягдлаа гэхэд байгальд өөрөө шингэж алга болдод чаддаг юм шин технологиуд те материалыг ашиглаж шин технологиуд бол эдгээр юм байна. За энэ маань бол 2%-аар орсон байт юм байна. За полистерин утас маань 39%-аар орсон байт юм байна. Тэгээ резинийн утас 8%. Тэгээ температур буулгах зорилттой кулер маань 16% орсон байт юм байна. За тэгээд цагаан өнгө, хар өнгө тэ ингийн утасаас орсон байгаа. За даавны хугацааны хувьд бол бид нэр угаагаал ашиглал тэ олон дахин бид нэр хэрэглэх боломжтой байгаа. Тэгээд энэ даавны маань эдгээр зүйлүүдийг оруулаад гаргаж авсан даав маань тэ байгальд хаягдсан ч яасан байгальд өөрөө уусан шингэх чадвартай тийм даав байгаа. За тэгээд угаах арга бол зааврын дагуу та бүхэн угаагаарай. Удахгүй би зааврыг та бүхэнд бас хүргэх байгаа. Тэр дотор талын ингээ харахад те даавн дотор талд маань карбон утас Эрдэнэ сарын зан хасчулуу 2-ын цуг явдаг гэсэн. За мөнгөн нано маань бас дотор хэсэгт нь орсон байт юм байна. За шинжилэлт гэж үзэж байгаа хэсэг нь юу вэ гэхээр даавн утасны оронд карбон утсыг ашигласан нараа онцлог. За тийм учраас зөөлөн мэдрэмжийг бид нарт өгч чаддаг юм байна. За тэгээд
машины оёдол те. За бид нар оёлын машин ингээд оёлын машинаар оёхоор хувцсанд ингээд нөх гардаг штэ. Тэгвэл энэ маань оёлын машины оронд дардаст оёдлыг ашигласан ямар ч нөх гаргаагүй те. Зүүнээ хэрвээ нөх гарсан тохиолдолд шүлс өсчих одоо асуудал байд юм байна л да. Тэгвэл дардаст оёдлыг ашиглаад ямар ч нөхгүй хийж чадсанараа гадагшаа бид нар шүлсний одоо өсрэлт огт байхгүйгээр ашиглах боломжтой байх нэ. За тэгээд дараагийн энэ одоо хөснөгт бол юу вэ гэхээр мөнгөн утас те зэс утасны орсон гэж үздэг. За химийн элемент дотор 11-р одоо игнэнд ингээд жигссэн байгаа. За энд 11-р игнэ маань өөрөө дулаан дамжуулах болон цахилгаан дамжуулах чадвар асар өндөртэй одоо игнэ гэж үздэг. За эрт дээр бас бол мөнгийг бол манай монголчууд гэсэндээ мөнгөний хэрэглээ асар ихтэй болсон штэ. Мөнгөн аяганд хэрэгэлдэг, мөнгөн савх те имэйл тоног юу вэ бүх юмдээ мөнгийг хэрэглэж ирсэн ер нь арт түмэн байгаа. Тэгэхээр мөнгийг бас ариутгалд хэрэгэлдэг. Одоо эргээ бодоход мөнгө аяг тав хэрэгэлдэг байсан манай өвөг дээдс бас л их ухаантай байсан байгаа даа байхгүй юу? Аяга байнга авч явдаг тий. Морин дээр давхихтаа яасан тэр юм дотор нь аяг савх хоёр нь байнга явж яадаг. Айлд ороод юм идэхдээ тэр хоёроо зэрэг гаргаад өөрийнхөө аяганд өөрийнхөө савхаар одоо иддэг. Байсан ч гэсэндээ асар том ухаан байгаа даа байхгүй юу. Тэгэхээр монгол хүний ухаан, бидний өвөг дээдсийн ухаан бол бас агуу юм. Тэгээд мөнгө өөрөө яасан нэм бактерийг өөр дээрээс нэм бактерийг хөвүүлэх чадвартай тий гэдгийг одоо бид нар энд химийн элементийн байдлаар нь тайлбарласан байгаа. За нано металл маскны хувьд за мөн адил Америк нэгдсэн улсын FDA-с те одоо сертификатаа бол авсан байгаа. Энэ 7 он тоолол сар нь бүгдээрээ харагдчихээн те 2021 оны 1 сарын 1-ээс 2021 оны 12 сарын 31-нд хүртэлх хугацааны одоо бүх баримт бичгүүд бол байна. Тэгэхээр энэ маск те бид нар олон улсад FDA маань өнөөдөр дэлхийн 140 орчим улсад бол хүлээн зөвшөөрөгддөг сертификат байгаа. Тэгэхээр бид нар энийг ганц бариад бас ажиллах ганцхан ч яг маш олон бид нар сертификатууд байгаа. Тэгэхээр энийг мөн ажилдаа бас ашиглаж авах хэрэгтэй. За тэгээд бүгд найрамд Солонгос улсын цацраг туяа судлалын холбоо гэж байдаг. За энэ холбооны одоо судалгааны лабораторид одоо хийсэн судалгааны бичгүүд байгаа. За энэ маань өөрөө нэм бактерийг хэрхэн одоо устгаж байгаа зургийг бол энд судалгаагаар гаргаж ирсэн байна. За нанометалл маск маань одоо усан үзмийн хүчлийн бактери гэж байд юм байна. За тэгээд уушигны бактери гэсэн 2 янзын бактери дээр одоо шинжилгээ хийхэд хуулингийн ясан 99% бол устгаж чадсан байгаа. За тэгэхээр энэ дараагийнх нь болохоор яг юм зурган байдлаар тий нэм бактерийн одоо зурган байдлаар 18 цагийн дараа эхлээд бол ийм бактери тоологдож исэн бол за би энэ зургаар эхний хэсэгт бол ийм байсан тий. За ийм байсан бол 18 цагийн дараа ингэж нэм бактерийг устгах чаддаг. Тэгэхээр GMO нано металл маск дээр хэвээ нян тогтлоо гэхэд тий тэр нэм маань маш одоо богино хугацаанд бас үхдэг. Түүн дээр нэм бактери үржихтэй бовдаан байх ямар ч боломжгүй гэдгээрээ бол давуу талтай байдаг. За үүнийг олын саяны одоо судалгааны материалаар бол гараад ирлээ. За энэ одоо маскын дотор маань тий за гадна маскнаас гардаг тийм хортой боцоо байдаг юм байна л да. Тэгэхээр тийм хүний бид хортой за ийм 5 хортой нэгдэл маань эндээс нэг нь ч гарч ирээгүй гэж үздэг. Тэгэхээр хүний бид харшил үүсгэх ямар нэгэн одоо хорт муу зүйл бол огт байхгүй гэдгийг нь бол үгээр бид нар
мэдэж авах боломжтой. За шүлсийг гадагш нэвчүүлэхгүй байдалд хийсэн лабораторийн шинжилгээний дүн бол бас энд байна. За одоо бид нэр ярьсан дараа тий 30 минутын хугацаанд бидний шүлсийг нэгч гаргахгүй, гадагш ногт гаргахгүй байлгаж одоо чаддаг. Шүлс гадагш нэвчүүлэхгүй байх. За зарчим бол энд байна. За угаах цаа уршлагаа энд орж ирж байна. За угаахтай бид нэр хэрхэн яаж угаах талаар бүх бичгүүд байгаа юм. За угаах дээр ахаа дэлгэрэнгүй байгаа учраас дараагийн слайдн дээр би очиод тэрийг тайлбарлаад өгчээ да. Энэ болохоор манай Эрдэнийн сорон зан хачлуун дагуулагддаг. Тэ одоо бодисууд ямар химийн нэгдлүүдийн дор нэг дор орсныг бол одоо энд харуулж байгаа. За та нарын англиар бол бүгдээрээ байгаа учраас манайхан бүгдээрээ сайн англиар хараад аваарай. Тэгэхээр нэг энэ чулуунд ийм олон төрлийн за одоо зүйлийг багтааж чадсан учраас манай Эрдэнийн сорон зан хач чулуун мань үнэхээр гайхалтай байдаг тий. За тэгээд Эрдэнийн сорон зан хач чулууныхаа талаарх ойлголт бол манайхан хангалттай мэдэж байгаа. 100% байгалийн энергийг үүсгдэг. Одоо чулуу. За тэгээ энд маань ясан магний, натрий, кальц, төмөр, цайр гэд сая гарч ирсэн шүү дээ. Эдгээр хүний биед тустай эрдэс бодисууд дүүрэн байдаг. За одоо Солонгосын Пэгжэ улсын үед бол хамгийн анх одоо би мэдэж аваад энэ Пэгжэ чулуу, Пэгжэгийн эрдэнэ чулууч гэж бас нэрлэдэг байсан юм байна лээ. За тэгээд одоо яг тэг бүгд нэг Солонгос улсын Чүнчон, Нанду, Гунжу гэдэг газар бол энэ чулууны маань уурхай бол оршиж байдаг. За ер нь бол дэлхий дээрх эрдэнийн чулуун дундаас ер нь маш дээгүүр хэмжээнд орох боломжтой чулуу гэж үздэг юм байна лээ. За энерги бол одоо маш хүчтэй. Зүгээр чулуунаас 3 дахин эрдэнийн чулуунаас 3 дахин илүү энергийг өөрөөсөө одоо ялгаруулж чаддаг юм чулуу байгаа. За тэгээд маскны маань төрлийн хувьд бол за 4 янзын арзмаар байгаа. S, M, L, XL гэсэн одоо 4 янзын арзмаар эмэгтэйчүүдийн хувьд бол ерөөхдөө M арзмаар нь зүгээр эдийн байна лээ. Жижигхэн нүртэй эмэгтэйчүүдийн хувьд. За жоохон өргөн нүртэй ер нь бол голцоо эрчүүдэд бол L бол зүгээр. XL гэ одоо тухайн хүн ямар нүрийн хэмжээ хэр байна тэрийг шалтгаалж байгаа зүүндээ. Тэгээд S бол хүүхдээ ярьсанмаар гэж үзэж байгаа. Ер нь өсвөр насныхан бол шууд S-ийг зүүхэд болдог. За өнгөний хувьд бол хар, цагаан, хар хөх гэсэн одоо 3 янзын өнгө байгаа. Тэгэхээр энэ маскыг зүүслийн дараа бол үнэхээр маш гоё амьсгалд авчдаггүй, ам тойроод хүлс үүсдэггүй. Миний өөрөө одоо хэрэгэл энэ маска зүүж байгаа өөр маск зүүхээр бүглэрчих гээд амьсгалд авах цаад их хэцүү байдаг л да. Тэгэхээр ийм гайхалтай зүйлийг өөртөө багтааж чадсан одоо маск байх нь байна. За угаахтаа бол бид нар энэ хэсэг орчуулагдаагүй, дээдлийн хэсэг нь орчуулаагүй орхисон. За 30 градусаас доош усанд угаах хэрэгтэй. За химийн гаралтай ямар нэгэн угаах номтойг хэрэглэхгүй байхыг бол зөвлөж байгаа. За болвол мултионжлагчхаа усанд хийгээд байлгаж байгаа. Та зөөлөн гараараа өрөөд хатаахад болно. За их хүчээр мушиж болохгүй байх нь байна хатаахтаа сүдэр газар хатаахыг зөвлөж байгаа. За бохирдсан маскыг одоо хүмүүс хэртэй болоогүй нэг л олон тогтоо ингээл зүгэл угаахгүй яваад байх юм бол энэ нь өөрөө харшил үүсэх муу талтай болдог. Тийм болохоор та нэг удаа хэрэглээл орой нэрэл угаагаад одоо хатааж хэвших хэрэгтэй. За мөн одоо энийг лакс бол огт хэрэглэж болохгүй гэж анхааруулсан байгаа. За
Яасан тэр дээр эндүдэж болохгүй байх нь байна. Хим цэвэрлэг эндүдэж болохгүй байх нь байна те. Пивши тэмбүүдийг хараад бол манайхан хангалттай ойлгох байхаа. За тэгээд өнөөдрийн одоо маскын сургуультанд цуг байж өгсөн бүх одоо захирлуудаа баярлалаа. Та бүхний ажилд нь өндрөөс өндөр амжилт хүсье. Баярлалаа. Хайртай шүү. Тэнгэр ивэг таныг